айгүй тийм даруухан үнэртэй. Энэ цагаан хувцас өмсөн өдөр бурхан тэнгэр биднийг шийтгдэг. Эмэгтэй хүмүүс зөвхөн үзнэ гэж бодож байгаа юм яаж. Зам болох чинь бас педикюр хийх цаг болсон байна. Охид бүс хүчүүдээ. Эмэгтэй хүний ер нь бол дарамт гिचчээ тэрийг таасан. Тэгэхээр удахгүй уулзъя. Би яг гүлээ. Бай. Өглөөний мэнд. За одоо би өдөр эхлээд гэрээсээ гарч явах га. Тэгээд өнөөдөр жоохон офис хүртлээ. Манай офис гайгүй ойрхон. Гэхдээ офисоос цаашаа бас нэг газар л явах болохоор алхах болцсон. Тэгээд нэг арай хүл дэвтэйхэн гутал өмсөж гарахгүй бол гээд. Энэ нөгөө нэг спадрилес гээд эндуултай гутал. Өмсгөр хүлд яг гайгүй эвтэйхэн байт юм бэлээ. Дээр нь зохицуулаад нөгөө нэг цагаан джинс тэгээд ийм жоохон илүү нөгөө нэг энгийн талдаа хувцалсан. Тэгээ энэ дээр ер нь бол даашин зөмсөл аягүй гоё бас харагддаг юм бэлээ. Нөгөө урт wrap dress-үүд гэж ярьдаг ингээд урт даашин зүүд өмсгөр аягүй зохит юм бэлээ. Бас нэг жоохон болгоомжтой өмсгөл нөгөө жоохон том бандгар талдаа харагдах магадaltaй учраас цэвэрхэн нөгөө классик хувцалтан дээр бол гэхээсээ илүү юм натурал загварын хувцалтан дээр тэгээд цүнхнийхээ өнгөтэй зохицуулаад өмсчүүл айгу айтайхан ингээмэрхүү чөлөөтэй энгийн байдлаар өмсөөл ингэж харагдаж байгаа. Тэгээд энийг юу ячвал айгу зүгээр биш санагдсан. Тэр нөгөө нэг гадаад явахдаа ч юм уу урт нөгөө beach dress-үүдэн дээр өмсөөл айгу зүгээр санагдсан. Beach dress-эн дээр өмсөх хувцас ерөөсөө олддгүй байхгүй юу? Одоо нөгөө нафтгар сандал өмсөхөр жоохон заримдаа зурган дээр гоё гарддаг. Тэгэнгүүт иймэрхүү готл өмсчүүл айгаа айтайгаа санагдсан. За нэг өнөртөө зөрөгч мартсан ба шүү дээ. 17 онд Англид сурдаг байж байгаад тэгээд энэ амор гэдэг нэг ийм ус хэрглэж эхлээд тэгээ баг миний өнөр гэдэг болцсон. Нэг надад өөр уснуудаар солихоор ерөөсө таалагддаггүй. Тэгээ эргээд ийшээгаа орчдөг байхгүй юу. Тэгээ айгүй тийм даруухан үнэртэй. Би нөгөө тод үнэртэй басан дургу. Тэгээ энийг баг худалчунд 10 жил арайч хүрээгүй те 17 гэдэг чинь одоо тоо бодчихмаа да. 17 биш юм биш үү? 2007 юм байна. Тэгэхээр баг 10 гаруй жил хэрэгэлсэн юм байна шүү дээ. 15 жил болсон юм шүү. Амар удаан хэрэгэлсэн байна. За хэдүүлээ гарцгаах уу. Яа, харж байна. Энэ цагаан хувцас өмсөн өдөр бурхан тэнгэр биднийг шийтгдэг байгаа. Монгол цагаан хувцас өмсч болохгүй шүү. Монголда энэ удаа бол Монголда биш байлаа. Гаинжтэй байлаа. Би бүр энэ нөгөө кофе аваад гэсэн чи кофег нь дутуу таглалцсан. Тэгэл ингээл гэл яа за тэгэл уйлтай биш гээл явсан шүү дээ. Одоо орж хувцас солихоос аз олж офис дээр ирэх хэрэгтэй байсан болохоор офис дээр мань хувцас байдаг. Өглөөний ажил маань хойшлоод тэгээ нэг амар царай таалцсан чи заавчлаарай. Тэгээд оронд нь харин өөр нэг амжуулах цаг гараад ерөөсөө амжихгүй байсан. Ваксанд орчоод ирсэн. За эмэгтэй хүмүүс юм чинь нэг эмэгтэй хүмүүс зөвхөн үзнэ гэж бодож байгаа юм яаж. За ер нь яг вакс бол хэрэгтэй. Вакс бол хэрэгтэй зүйл. Ваксыг ер нь бол сайн газар хийх хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй янз бүрийн харшил энэ төр өгөөл асуудлууд үүсдэг. Тэгээ нэг ялангуяа ийм ваксны өмнө нөгөө хэрэгэлдэг скраб гэж байт юм байна зориултын. Тэр зориултын яг тэр зориултын скрабыг хэрэглээд тахаар өвдөлт нь ч бага тэгээд илүү сайн ер нь бол ингээд юу яд юм байна. Авахтд юм байна. Тэр нөгөө ваксныхаа юугаар ингээд хуулахт нь. Тэгэхээр одоо ер нь хэлүүлээ тийм скраба хэрэглэх нь хамгийн чухал гэж манай нөгөө нэг охин хэлээдсэн. Юуны ваксны охин. Тэгээд би тэрийг нь аваад хэлснийхэн дагуу 7 хоногт 2 хэрэглээдсэн амар гайгүй болж байгаа. Ус ургалт нь ч гэсэн айгүй багасж байгаа. Та туршаад үзээрэй. Бодит амьдрал ийм л байна. Одоо хэдүүлээ. За одоо ингээ хувцас солиод ажилдаа орлоо манай үйлчлэгч ирсэн. Жохон байж байгаад болцсон. Сайн байна уу?
За саяхан нөгөө нэг манайх өнөөдөр хөвгчлүүлэгчийг дуусчаад тэгээ би компьютер дээр хүнийхээ нөгөө үзүүлэх тэр нөгөө материалуудыг явуулж ирсэн. Тэгээ болчлоо дөө. Одоо нэг кофе уухгүй бол жоохон нойр хүрэх шинжтэй. Халуун байгааг ч хэлэхөө. Энэ өстө нөгөө нэг гоё цүнхнүүд чинь янз бүрээр ирсэн байгаа. Энэ ингээ маш олон цүнхнүүд байгаа. Тэгээ бүх төрлөөрөө ирсэн. Тэгээ манайх удахгүй цүнхний влог хийж байгаа. Тэгээд тийм өсөлтүүд ирсэн. Ямар цүнхийг ямар хувцсан дээр одоо үүрдэг юм бэ? Сайн мэдэхгүй байна гэх. Тэгэхээр за цүнхний влог хийгсэн чинь амар хөөрхөн урайлахын хамтрах газар маань өөрөө санал тавьсан алуулж. За кофе гоонаа. Энэ чинь хэрэглээг байсан кофе доош өмсдөг баг. Сая баг бүгдийг тийм арай цоолог байна тий. За би ингээд энэ эспрессог кофенд амар дуртай. Тэгээ хүмүүс надад айгүй их биелгэлдэг. Миний хамгийн ер нь дуртай зүйл бол кофе бол хайр юм. Тэгэж энийг заавал хэлдэг байгаа би. Энийг манай нөгөө нэг юу яадаг. Менежер охин энүүгээр нүүрэндээ биедээ скраб хийдэг гэсэн. Тэгээд амар гоё болж байгаа сурагтай. Би бол жишээ зүгээр шууд хайчдаг. Тэгэхээр манайхаа ингээд юмыг recycle хийн буюу дахиж ашиглана гэдэг амар чухал шүү. Над чи битээ талхаагаарай, ашиглаж байгаарай. За. Болчих шиг бол анийгаа баад. За жоохон амарнаа. Тэгэхгүй бол бүр бас нэлээ ингээд нэг 3 цаг хүнтэй тулаад бас яг ажиллажгаар айгүй их юм ярьдаг. Би 3 цагжингаа баг нэг ч амьсгаа авахгүй гэж ерөөсөө яриад байдаг. Тэнгүүт нөгөө хүн нь бүр сүултээ би манараад гэдэг шиг л ялцчгүй айгүй хэрэгтэй юм ярьж байгаа болохоор тэгэл хүмүүстэй аль болох мэдээлэл илүү их өгөхийн тулд юу яадаг. Тас огцлтгүй ярьдаг. Тэгээд айгүй их ядардаг бас баг зэрэг. Тэгээд одоо энэ будин дээрээ жоохон амраад, жоохон кофе энтер уугаад тэгэхгүй бол дараагийнх нь нөгөө нэг үйлчлүүлэгч маань шопинг таахгүй юу. Тэгэхээр одоо шопинг хийх гарна хэдүүлээ. Тэгэхээр жоохон амраад авъя. Тэгээд миний амралтын цаг privacy. Одоо нөгөө нэг дараагийн үйлчлүүлэгч маань шопинг гэдэг жисэн дэлгүүр хэсгээ явж байна. Гадаа чи энэ дулаахан байгаа юм шүү дээ. Би ер нь өндөр утал өмсдгөө шүү дээ. Тэгээд нөгөө нэг дээр Rilko-гийн влогийг хийж байхдаа энэ moccasins гэдэг нөгөө loafers амар таалагдаад тэгээ баг зэрэг зузаан уултай. Тэнгүүт нь энийг авцсан. Тэгээ одоо энийг өмсөд шопинг хийх чинь. Тэгээд би бол амар яарж байгаа. Үйлчлүүлэгч маань хүлээж байгаа. Тэгэхээр удахгүй уулзъя. Би яг гүлээ. Bye. Hi. За би нөгөө нэг түрүүн шопинг хийнэ гэдээ яриад явсан шүү дээ, тий. Кофего дуусгаагүй. Тэгээ одоо кофе маань хөрцсөн. Тэгээ хэрэгэж ирээд хүйтэн кофего ууж байна. Гэхдээ гоё наа. Тэгээд юуных нь ойрд нэлээ их завгүй байгаад болохоор ерөөсөн маникюр, педикюрч бүр инээдтэй юм болоод бүр сэтэрч мэтрээ. Тэгснээ дундуур нь менежер охинороо янзлуулаад бүр ингэж жоохон аргалаад яваадсэн. Тэгээд одоо яг чих утгаар нь аль алийг янзлуулахгүй бол нэлээ хэцүү болчих. Тэгээ 100 болох чинь бас педикюр хийх цаг болцсон байна. Охид бас өчүүдээ. Эмэгтэй хүний ер нь бол дарамт гिचчээд ирээд таасан. За яг дарамт хийж хүлээж авахгүй л дээ. Гэхдээ ер нь бол өдөр тутамдаа ингээд ажил амьдрал гоо сайхан хүүхэд гэ бүх юм амжуулах айгүй хэцүү бидний хувьд бол ер нь бол эрэгтэй хүнээс илүү хичээл зүтгэл гаргаж амьдрдаг гэж хэлж болно. Айгүй их юм амжуулах хэрэгтэй болдог. Тэгээд миний над шиг ингээд яг бизнес хийдэг эмэгтэй хүмүүс, завгүй эмэгтэй хүмүүс маш олон байгаа. Бүх юм амжуулах гад одоо ингээл би чи өдөржингөө ингээл явж байгаа л оройн нь ороод нэг октодтойгоо жоохон цаг өнгөрөөчихгөл хичээгээл тэгжитэл одоо ингээл уцаа тэр үедээ харахгүй гэж хичээн тий аль болох октодтойгоо ингээ бүх цагаа 100% ядчил нөгөө олдож байгаа цагаа 100% анхаарлаа төвлөрүүлээд илүү төм төвлөрөхгүй өнгөрүүлэх хичээдэг. Тэгээд өглөөн нь босоод явах хүртэл нь бас нэг цагийг бүтэн өнгөрүүлэх хичээдэг. Өдөрт нэг нийт 3 цаг ядаж зориулах хичээдэг. Тэгээд бос үед нь бол ингээл ажилгээ явж байгаа. Тэгээ хажуугаар нь бас нөгөө миний өөрийн ажил мэргэжлийн онцлогоос л би яг гоо банк нэг бас бие гоё авч явах те үлгэр дуурайл болох ч юм уу юм шаардлага байдаг болохоор аль болох амжуулахыг хичээж
амьдардаг. Тэгээ ер нь иймэрхүү эмэгтэй хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ ер нь бол заавал тийм perfect буюу төгс байх байхгүй. Бид нар ер нь бол төгс байх өөрөө хүлээгээгүй. Тийм болохоор заавал бүх юм үнэхээр амжихгүй байвал бити амар стресстэй амар бист бүгдийг чадах хэрэгтэй гэж ингэж өөрөндөө дарамт учруулаарай. Ер нь бол нэг юм ч гэсэн сайн тултал хийж л байхад хангалттай. Тэгээд юм болгоныг take a time буюу багаар тий ингээд нэг зүйлийг хийгээд дуусгаад дахиад нэг зүйлийг хийдэг ч юм уу. Одоо ер нь бол заавал бүгдийг нэг доор амжуулах алба байхгүй гэж жоохон тайван. Тэгээд өөртөө кайфтай нийгмийн дарамт шахалтыг үл тоон амар гоё pretty and powerful гэж манай студийн слоган баггүй юу. Тэгээд ер нь бол хүчрхэг хөөрхөн эмэгтэй байцгаахын төлөө хичээцгээе. Тийм. Мандтгаа шиг. За тэгээд одоо ингээд миний өдөр бас дуусаагүй. Тэгээ хэдүүлээ удахгүй дахиад уулзна. Хүлээж байгаарай. Bye. За одоо нэг өдөр дуусаагүй. байгаа. Friday night. Ой тийм урьж ирч хүчгүй байж энэ тэр нь Friday night. Баасан гаргийн өдөр байгаа. Тэгээд нэг тийм гоё ивентэд өргөцсөн манай энэ студио тэгээд хоёр гоё юунд явах гэж байгаа. Паринд явах гэж байгаа. Бармони гээд бартендеруудын одоо холбооны 5 жилийн аягаад тэгээд манай 2 жилийн аяа sorry 2 шүү гинэ 2 юм биш үү манай энэ Regis гэдэг нэг офисын барилгын нэг давхарт болж байгаа гэд тэгээд одоо нөгөө уруулаа гоё будчаад доошоо бухгол хоцорсон уруулаа буддггүй хүмүүс маань бол ер нь биш нүрэ буддггүй хүмүүс маань аль болох ядаж уруулаа будж явах хэрэгтэй. Уруул будна гэдэг бол хүний царайг аюу гоё гэрэлтүүлдэг. Тэгээд зөв өнгөөрөө будна гэдэг маань маш чухал. Одоо уруулын будган ч гэсэн хүүтэн дулаан өнгөж байгаа. Тэгэхээр хэдүүлээ аль болох зөв өнгөө сонгож мэдээд мэдсэн хойноо тэрийг зөв сонгоно гэдэг маань маш чухал байдаг шигөө. За одоо эмэг нэг зүтгүүлдэг баг болчих юм шиг гинэ. За ингээл бэлэн болчлоо. За одоо нөгөө арга хэмжээнд оролцох байгаа юм чинь өндөр өсгийд өмсөх хэрэгтэй. Энэ даашинзан дээр бол тэгэхээр нэлээд бас удаан байх гэж төлөвлөж байгаа болохоор нөгөө юутай өндөр байсан ч гэсэн хүл дэвтэйхэн байхгүй бол амар хүл өвдөн. Тэгээд энэ миний надад байгаа хамгийн дэвтэйхэн бас сүлд авсан юм аа. Rilko гэд влог хийж байхдаа 2 гутал авсан. Тэгээд тэрнийх нь нэг нь энэ айгүй хүл дэвтэйхэн юм байлээ. 9 см байлоо 10 см байсан. Тэгээд би энэ дээр ингээд яг явахаар амар дэвтэйхэн байсан болохоор навцсан. Ийм бол уг нь байгаа. Гэхдээ айгүй эвгүй байсан юм аа. Минийх нэг тийм блак юм шиг. За одоо ингээд хат бэлэн боллоо. Тавчгаа иш өвшүүлчих. Тэгч. За. Ивент маань энд болж байгаа юм байна. Тэгээ хэдүүлээ одоо ийшээ оръё. Амар чимээтэй байх шиг байна. Гоё drinks авсан. Тэгээ айгүй гоё коктейлүүд хийдэг мэргэжлийн бартендерүүд байна. Тэгээ гоё коктейл авсан. Одоо ингээд амар чимээтэй болохоор
ингээ влогоо дуусгая. Тэгээд өнөөдөр нэг өдөр энэ хамт байсан